Бид нар одоо ингээд өдөр тутмынхаа өөрсдийнхөө хийж байгаа зарцуулж байгаа энерги хаадах юм бол нэлээд тодорхой хугацаанд нь бухимдаад байна. Бас буруудахад байна. Дотор бас нэг бусдаа үл таарах тийм өөрийн үзэл санаа бодлоос байгаад байна. Зарим зүйл маш төвчээргүй хандаад байна. Тэгэхээр яг үнэндээ зөвхөн өсвөр насны хүүхдүүд биш. Бид нар ер нь хэр оргийн жижиг зүйлд яаж сатаарахгүй болох юм бэ гэдэг дээр заавал төвчээрийн асуудал гарч ирдэг. Төвчээртэй байхын тулд хөдөлгөөн л өгдөг. Ер нь бол яагаад бид нар дөрвөн мөчтэй байгаа, яагаад нурууны 32 нь уламтай байгаа, энэ бол хөдөлгөөн зориулсан гэсэн. Тэгэхээр бид нар бол бидний энэ махан биеийн онцлог бол хөдөлжил байх юм бол бид нар төвчээр хат сууж идэг. Төвчээртэй хүн, хаттай хүн, сэтгэлийн хаттай хүн гэдэг бол яг үндэ хэр оргийн жижигхэн юмд нь шууд дайрч ороод ерөөсөө үсрээл ингээл дэвцээд байх тийм авирыг их баг гаргана шүү дээ. Төвчээргүй хүн бол хамгийн ихний нэг жижигхэн өсөрж байгаа зүйлд хариу реакц өгöd эхэлдэг. Тэгэхээр энэ бол нөгөө бидний дөрвөн мөчөө ашиглаж хөдөлгөөн хийснээс одоо өвдөж орж ирдэг юм давуу тал юм шүү. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг бол зайлшгүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэрт хороод иж ерөөсөө болохгүй. Эцэг нэрээр гэрт харих юм бол одоо тэрнийхээ төлөөсөө тэгэл зан авирын байдлаар буцаагаал хариу хүлээгээд авчдаг. Тэгэхээр яг үнэндээ сэтгэл санаа докторгүй юу ийхээ мэдэхгүй авал ерөөсөө хөдөл гэж зөвлөдөг. Хөдөлгөөн хийн. Тэр хөдөлгөөн мэдээ заавал йог халбүүлдэг. Йог бол их л энэ махан биед бүх үеийг ингээд зэрэг хөдөлгөдөг, их ашиг тусаа өгдөг хөдөлгөөн учраас л зөвлөд өгдөө. Өөрийнх нь дуртай хөдөлгөөнийг хий. Юунд дуртай байгаа. Тэгжээ шинэ сэтгэл дээр хат суун, төвчээр суун, хэр оргийн юмд их өөлөд байхгүй, хэр оргийн юм хилэнгүүд зууралдаад хамтдаа гулсаад өмчихгүй ийм хүч бол хөдөлгөөнөөс орж ирдэг шүү.